Амар мэндэ. Билмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндрөө. Тулаан нэвртэй подкаст. Магтаж байж махыг нийдээд аргадаж байж амийг нь авах. Монгол ардын зүрэг. Газар нутгийн тухай домгод 5 дугаар хэсэг. Төв ба зүүн аймагуд. Алтан твшийн домог. Эрт дээр үед энэ замбуулын хорвоо үүсэж Тэнгэр бурхад сайн санаад сайн үст хүмүүсийг газар дэлхийд ирүүлэн төвхнүүлэхэд Шулмын хаан бурхадтай жүтөөрхөн тэмцэлдэж байсан гин. Энэ үед хан уул хатан тулын хөндийн ус унд муутай нүцгэн толгод төдийхөн байж гин. Энэ хавьд байсан нэгэн булгийн дэргэд Лусын хааны ганц охин 5 дагуул үзэсгэлэн охидтойгоо хамт алтан твшээр булгаас ус утхан тоглож байхыг хараад Шулмын хаан ихэд ууралжээ. Энэ бол бурхны явуулга. Лусын хаан усны ундраг өгч хүн илгээх нь хэмээн 5 чөтгөрөө дуудаж Лусын охины 5 дагуулыг хорлон Лусын охиныг алтан твштэй навчир гэж явуулахдаа урд уул талаас нь эхэлж айлган хорлохоор нэгдэх чөтгөрөө явуулжээ. Шулмын хааны чөтгөр ирж авахыг 5 дахь охин мэдээд биднийг Шулмын хааны чөтгөр хорлохоор ирлээ. Одоо яах вэ? Гэхэд нэгдэх охин би чөтгөрийн урдаас явъя. Ном муутай тойн хүнээс номгүй хар хүн дээр гэдэг билүү? Гэд хар гөрөөчөн хүн болон хувилж ирж аваа чөтгөрийн замд нь майхан барьж цай холоо хийгээд хүлээж гин. Нэгдэх чөтгөр саваа гүтэж майхныг нь тойрч эсгэрч дуудаж айлгах гэсэн боловч юр айсан шинжгүйд уур нь хурж майхныг нь урж цоолоод шагаатал халуун тостой шөлөөр нүдийг нь сохлоод хайчихжээ. Нэгдэх чөтгөр тэднийг хорлож чадаагүйдээ нүдээ сохлуулсанд Шулмын хаан уурлаж 2 дахь чөтгөрөө 70 алт төмөр шилбүүр бариулан бэлчиж яваа олон зээрийг хөөж Лусын охиныг 5 дагуултай дайруулан гიშгүүлж алтан твшийг нь авчир гэд явуулав. 5 дахь охин бас мэдээд хэлжээ. Шулмын хаан хилэгнэн уурлаж 2 дахь чөтгөртөө 70 алт төмөр шилбүүр байруулан бэлчиж яваа олон зээрийг хөөлгөн биднийг гიშгүүлэх нь одоо яах вэ? Гэхэд 2 дахь охин зээрийн сүрэг олонч гэлээ зээгэл саарал ганц дахгүй гэд хөгчөн болон хөөхд олон зээр эргэн зүхтахдаа 70 алт төмөр шилбүүртэй чөтгөрийг нь дайраад алчгаж гин. Шулмын хаан уурлахын эрхээр уурлавч арга нь барагдахдаа эрдэмтэй номтой хүн болгон 3 дахь чөтгөрөө явууллаа. Лусын охин болон түүний дагуул 5 охид дуулж бүжгэлэхээс өөр юу л мэдэв гэж чи очоод ном хэлэлцэн. Ном хаялцаа чи ялбал алтан твш биднийх. Хэрв тэд ялж чи ялагдвас газар дээрээ аянгад нэргэгдэн үхэн гэж андгаа тавь гэд явууллаа. 5 дахь охин бас мэдчихжээ. Бидэнд ай гавтраа юул ирлээ. Шулмын 3 дахь чөтгөр ном хаялцахаар ирлээ. Ам алдаж буруу хариулбал бид алтан твшээ алдаж амиач алдна. Одоо яах вүлээ? Гэхэд 3 дахь охин бэлэг эрдэн муу гэлээж би явж ном хаялцъя гэжээ. Шулмын 3 дахь чөтгөр түшмэл болон ирж хатуу болцлоо тавьж шодъё гэжээ. Хоёулаа шодсонд Шулмын чөтгөр асуухаар болжээ. Түшмэл болсон чөтгөр бурхны чинь эцэг хэн бэ гэж асуухад 3 дахь охин сэтгэл гэжээ. Чөтгөр ихэд гайхан тэр сэтгэлийн чинь эзэн нь хэн бэ гэхэд 3 дахь охин мөнх хөх тэнгэр гэсэнд Шулмын хааны түшмэл болсон чөтгөр ихэд баярлан тэнэг минь тэр бурхны чинь эцэг манай Шулмын хаан гэмэгц аянга нэжигнэн Шулмын хааны түшмэл болсон чөтгөрийг нэргчгч гинэ. 3 дахь чөтгөрөө аянд нэргүүлэхийг харсан Шулмын хаан уурлахын ихрээр уурлаж 4 дахь чөтгөрөө амин гол сүнсийг нь олохгүй
олон хувилах баатар ир болгон хувиргаад Лусын охин түүний 5 дагуул огтыг алж алтан твштэй нь авчир гээд явууллаа. Түүний эрхийг 5 дахь охин бас мэдчихжээ. Зүүн урдаас зүрхэн тус газраа хар мингтэй, хар мингэндээ ганц цагаан хялгастай. Тэр хялгасанда сүнс амин явдаг догшин хэрцгий баатар болон 4 дахь чөтгөр нь ирж авна. Одоо яана вэ? Гэхэд 4 дахь охин харанхуй шүн батганы толгой хаг харваач нь би болъё гэд чөтгөрийг харваад алчихжээ. 4 дахь чөтгөрөө халуусан чулмын хаан уурлахын эрхээр уурлаад хөвсөнд хөрвөлзөх хүндж байтугай хиндэж харагдахгүй хөх могоо болгон 5 дахь чөтгөрөө үүр шөнөөр явууллаа. Лусын охиныг хатгаж ал гэж загсан юмсанч. Лусын охин болон 5 дагуул охид үүр шөнийн завсар дуг хийтэл гэнэт 5 дахь охин хашгиран Лусын охиныг хатгах гэж байсан хорт могоон сүүл толгойг нь базан чарлаад Лусын охин чинийхээ хаш их ордны чинь хаалга үүдийг сахиж явах хан гард нь би болъё гэд нисээд явчихжээ. 4 дахь охин байлдах дайсны чинь батлан хаахаар баян зүрх уулын чинь эзэн сахиус нь би болъё гэд явчихав. Тэгтэл 3 дахь охин эдийн баян эрдмийн баяныг илбэгшүүлэх эрдэм хутагт төгс эзэн болж Чингэлтэй уул нурууг чимэж сахий гэд явчихлаа. 2 дахь охин хот ордонд чинь холоос гэдэг хорлогч хэнийгч холдуулан хөх чон болж сонгон хайрхан уулыг чинь савдаг нь би болъё гэд явчихжээ. Тэгэхэд 1 дахь охин алтан твшийг чинь анхлан хамгаалж анчин ир болсон би урд уулыг чинь савдаг болъё гэж богд уул өөд яваад өгсөнд Лусын охин буцаж чадалгүй үлдснээс ам бүрээс нь ус булаг ундарсан ариун дагшин үзэсгэлэнтэй нутаг үүссэн юм гинвэлээ. Лусын охин алтан твшээ урд ууланд тавьснаас ширээ твш хэлбэртэй болж богд уул үүссэн гин. Тиймээс алтан твшийн хүндий болон Лусын орон гэж нэрлэдэг болжээ. YouTube дээр Туулаа нэвртэй подкаст. Их хүрээний домог. Их хүрээний байршин суурших газрыг Монгол манж зурхаад шинжээч нар он удаан жил уйггүй шинжэн явсаар алтан твшний хөндий хүн чулууны хонхрыг санал нэгтээ олж сонгосон гин. Дайны хүлд 2-3 удаа идэгдсэн гэд хүрээг төв сайн газар сууршуулахын тулд газар шинжилж үзэх шинжээчдийг явуулдаг байжээ. Сэлэнг аймгийн Хушаад сумын нутаг Усан сэр гэдэг газар хүрээ төр суудаллаж байхад хэд хэдэн шинжээчдийг зарж явуулсан юм гинлээ. Тэд газар үзэж явсаар байгаад өвгөн шинжээч гэдэг хүний удирдсан гал нь бүр тоглохын талд хурж иржээ. 2 тамирын бэлчээр тоглохын талд ирээд энэ ихээ сайхан үзэгсэлэнтэй газар хүрээ барий гэхэд өвгөн шинжээж морь малаа амраанаа тэгээд шинжиж үзье гэжээ. Тэгээд өвгөн шинжээж тэнд буугаад маргааш өглөө нар ургахаас урд зүүн уулын орой дээр гараад нар шингэтэл сууж байгаад ирэв. Хурч ирээд за хүүхдүүд 100 зул бэлд гэж хэлжээ. Дагалдан залуус нь 100 зул бэлдээ тавьсан чинь маргааш өдөр нь их бөхчим дөнгийн халуун намуухан салхихгүй байсанд 100 зулаа 100 газар хасааж тавиад хаанасаа салхи дэвх нү яаж жаргах нү гэд тэмдэглэл хөтлөн өдөр өнжжээ. Тэгээд орой хурч ирээд 100 хомоол бэлд гихтэр нь өнөө олон залуучууд төрөн 100 зул бэлдгэж байсан. Одоо бас 100 хомоо шатааж баахан төвөг удах нэ гэж хоорондоо дооглож хэлэлцэж байгаад 100 хомоол бэлдээ тавьж орхив. Өвгөн шинжээч өглөө нь босож ирээд дандаа хуурай хатсан адууны хөх хомоолуудыг ялгуулж аваад жаахан сэвэл зүүр сайлхтай товцогдуухан өндөр тавиад газрыг нь тойруулж зураад нөгөө түлтэйг хаанасаа хаашаага салхитай байхыг харж сууж байгаад
оройхон хурж иржээ. Тэд шөнө унтаад өглөө нь бүр айвуу тайвуу босоод ном сударт дэлгэж эргүүлж үзэж байгаад нар шингэхийн алдад баруун уулын орой дээр гарч үүр цайтал сууж байгаад ирэв. Нөгөө өвгөн чинь тэгээд хурж ирээд алсын уулыг нь харвал арслан юм. За нэг хэлбэртэй юм. Сайхан хот барих ариун буйны нутаг байна. Хуршим жигд буусан их сайхан нутаг байлаач хот барих ёсыг мэдэж хожим хойдын үүлийг бодлоо. Шивэ өвс гандахгүй үед шинжих гэж 100 зуулаас алаа. 100-ны ихэмдэ бүх юм байна. 100 хомоол тавьж үзлээ. Жилийн ихэндэ салхитай юм байна. Үүрээр буусан манан үдшээр буусан чигийг харахад өвлийн ихэнх сартаа хүүтэрч цас хонгаралдаг газар юм байна. Урд уулыг ажин харахад араг үүрсэн гуйлагчин бүсгүйн дүртэй юм. Хүрээг энд байгуулбал ядуурч зүудрэх юм байна гэж хэлжээ. Тэгээд ингэж шинжиж дамжиж явсаар байгаад дамб даржаагаар дарж хүн чулууны хонгорт ирээд урд уул нь мөнгөн юм бүгэлбэртэй урсгал ус нь хадаг мэт намилдсан ийм сайхан газар хөрөө хотыг байгуулж болно. Улаанбаарын ходоод шиг үлзийтэй энэ ууланд хүн амьтан сууршиж хүн чулуун хонхорт хүний мөр тазрахгүй юм байна. Гэвч би мэдлээч гэсэн бэж мэднэ. Мань мэдлээч гэсэн манжийн хаа мэднэ хөө гэж. Нөгөөдүүл нь өөр хоорондоо өвгөнийг дооглоод байж. Тэгсэн тэрнээс хойш хойтон намран ч юм уу манжийн хааны их зурхаа чирж энэ газрыг үзэхэр боллоо гэсэнд өвгөн шинжээч өө дуруугүй хараагаад итгэл чаваараа тосгуулад Бээжингээс гарахын наахан талд уулзуулан өвгөн босон тайныг өвлийн хүүтэн сэрүү орсон цагаар ийш тийш нь явуулаад яах вэ? Би шинжүүлэх газраа үзүүлье гэд манжидсны түшмэлт их гарын бэлэг өгөөд анхлаад 100 модны урд динжийг үзүүлээд өндөр уулын ингэрт үзэгсэлнтэй сайхан дэнж байна. Энэ болох уу? Гэхэд манжийн хааны их зурхаач үзэж уус муутай юм байна. Удаан сууршиж болохгүй гэжээ. Тэгэх дээр нь сүргүүлээд ойр хавийн газар ойлгохтой юм байна уу? Та нэг үзэж хайрлаач. Гэхэд өнөөх зурхаач хүн чулууны хонхорт хурч ирээд ард талд нь алтан бомбын рашантай амьд мөнхийн устай ихээ сайхан газар байна. Энд хүрээг байгуулж болно. Гэхлээр нь манай Монгол зурхаач нар тааруухан л гэсэн юм да. Гэвэл хай танай монголчууд таанууд юу мэднэ ва гэд зөвшөөрөл өгөхөр болж гинэ. Манжидсны их зурхаач зөвшөөрсөн боловч анх манай Монголын их шинжээч үзэж тогтоогоод хүрээ энд суурьсан гэж байгаа юм. Өвгөн шинжээч бодохдоо бидний монголчуудыг басамжилж энэ газрыг бид шинжчихсэн юм гэхтэр дээрэн хилж чирэгдэл төвөг учруулах юм гэж мэдээд зориуд үл мэдээж болж аягалсан. Тэгээд эхлээд дөвүүлэх маягаар 100 модны газрыг үзүүлж байсан ийм л учиртай юм билээ. Дундгов аймгийн газар усны тухай домгууд. Дундгов аймгийн Говьугтал сумын Хонгор баригатын нутаг сарын хужиртын уснаас зүүн хойд зүгт 2 км орчим зайд Саран хөшөө гэдэг өндөр нам 2 хүн чулуун хөшөө бий. Холоос хүүхэд том хүн зогсож байгаа юм шиг харагддаг. Үүнийг нутгийнхан ирээдүй хойч үед баруун хойноос хөх бух унсан хүн ирж ухах юм гинвэлээ. Ихээ мөнгө үнэт зүйлс нь өглөөний наран ургахад хөшөөний толгойн сүүдэр туссан газар бий юм гинвэлээ гэж ярьдаг ажээ. Ихээ мөнгө үнэт зүйлс нь ургахын улаан наран гарахад хөшөөний толгойн сүүдэр туссан газар бий юм гинүү? Хөшөөний сүүдэр туссан газар. Мөн сумын ажирхаа баригатын нутагт
зүүн баруун цавчир гэж элбэг устай худаг бий. Нутгийн ардууд Чингисийн 92 загалын тууж гэдэг зохиолд гардаг 3 цавчуур мөн гэж ярилцдаг. Бас тэнд байдаг Баянзүрх гэж дээд оройн аттай орцог өндөр толгой бий. Түүнийг Чингис хаан ном сумаар харваж онь хөтөл гаргасан гэж ярьдаг. Их газрын чулууны зүүн өмнө Сүмбэр гэж цагаан чулуутай цац шовгор уул бий. Энэ уулаас цэнд зайсан цайны намхан уурын хэртэй том цагаан чулуу олоод богдод өргсөн учраас автономитын үед 8 дугаар богдыг хаан ширээн заалахад төрийн тамгыг энэ чулуугаар сэлбэрлсэн гэж ярьдаг. Үүнийг Боржгон Сэцэн ван Гомбсүрэн өөрийн нэрээр өргөх гэж сүр далаалгаа заргалцсан боловч хэдийн оюун хүн боловч цэнд зайлсан дийлсэн юм гин байлээ. Туулайны вэртэй. Бөөр хөлн нуурын домог. Сүмбэр уулыг дов байхад сүн далайг шалбайг байхад бөөр хөлн нуур хоёр игч дүүс байжээ. Нутаг усанд нь гангачиг болоход хүн ардаа ундаалахын тулд хоёул нуур болон хувирч гин. Хөлн нуур игч нь юм. Бөөр нуур игчтэй жил бүр загс хар бэлэг барьдаг юмсанжээ. Хөлн бөөр нуур хоёр оршуун голоор холбогддог ажээ. Энэ домгоос үүдэн санаа авч игч дүү шиг бөөр хөлн минь үү? Ээж аавын минь төрсөн нутаг игц дээрээс нь харахад ижийн хоёр хөх шиг хэмээсэн дуг Хөлбөмбөр аймгийн зүүн хушууны хүн зохиожээ. Хөлн нуурын домогт өгүүлэхдээ хөлн нуур уг нь цүнхэл байж эрэг хөвөөнд нь айл зон тент малаа маллан аж төрөн суудаг байж. Нэгэн шөнө цагаан морьтой хүн гарч ирээд та нар 3 хоногийн дотор нөө тэгэхгүй бол сүрнэ гэж хэлжээ. Үнэхээр цүнхэлээс их усан гарч нуур болоход нүгэд явсан нь аврагдаж үлдээт хоцорсон нь сүрчээ. Хачиргал тань 1950-ад оны үед энэ нуураас сүмийн үлдэц мод гарч ирдэг байсан юм гин билээ. Туулайны вэртэй. Алтан овооны домог. Богдын лүндэнгээр тагтаг халахын 4 уулын нэг нь алтан овоо юм. Алтан овоо ихээ сонин домогтой юм. Үзэсгэлэнт залуусыг амьдруулахгүй гэж эцэг эхийнхэн зүгээс ихэд эсэргүүцэл үүсчээ. Тэгэхэд тэд салаад уул ус болцоожээ. Ус нь ганг нуур гэдэг бүсгүй. Уул нь дарь гэдэг хүү болсон юм гин. Алтан овоог дээр үед дарь уул гэдэг байсан юм. Эндээс дарь ганг гэсэн нэр үүссэн гэдэг. Өөр нэгэн домогт Бурхны орхинд очисон хүмүүс ганг мөрнөөс бомбтай рашаан авчирсан юм гин. Тэгээд алтан овооны хөлийн элсэнд булжээ. Нилээд хэдэн сарын дараа өнөөх бомбтай рашаан дэлбэрч элсээ нэвчээд ганг нуур гэдэг сайхан ариун ус бий болсон юм гин билээ. Сангийн далайн давсын тухай домог. Мал хужир мараагаар дутагддаг болохоор тоован 100 шар хөллөсөн тэргээр хужир авъя. Оронд нь өхөр өгье гэж наймаа хийжээ. Тэр 100 шар хужираа сангийн далай гэдэг газар асгачгаарай гэж хэлүүлжээ. Наймаа хийж буус давсыг нь ёсоор болгочход өхрөө авъя гэж. Тэгэхэд тоован энэ өвөл зуд болоод бид нэг ч өхөргүй болчихлоо. Та нар давсаа аваад буцтаа гэжээ. Тэр их хүн давсыг хэн авч буцах вүлээ? Тэгээд сангийн далайн давс гэж үүсжээ. Тоован хятад иргэдтэй газрын маргаан үүсэж баахан ажил уджээ. Угандаа тэр газар нь Тоовангийн нутаг юмсанч. Тэгэхэд Тоован домбон дотор багтаасан үхрийн дэвтээсэн ширийг нарийнхан зүсээд тойруулчих.
илүү гарсныг нь та наахав гэж. Тэгэхэд хятад хэлжээ. Хай. Энэ муу жаахан домбонд байгаа үхрийн ширийг зүсээд энэ уулыг тойруулна гэж юу айх вүлээ? Ихэнх газар нь манайх болох юм байна гэж боджээ. Тоо ван өнөөх арьсаа ихэд нарийнхан зүсүүлээд байж гин. Зүсүүлсэн арьс нь уул нас ч илүү гарчихжээ. Тэгээд хэлжээ. За, одоо ахаар. Урд манаах ингэж хэмждэг байсан юм. Танаах илүү гарсан байна гэд хилийн шонг цааш нь хатгуулсан гэдэг юм. Та YouTube дээр Тулааны Нивэртэй подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол subscribe тавьчаад дараад сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн нүүр номон дээр Тулааны Нивэртэй гэсэн хуудас бий. Нүүр номоор аялах хуудсыг минь дагвал Тулааны Нивэртэнд баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.